И одоо нэг 22 жил болж байна доо. Авгаагаас садаа суугаад. Би чинь одоо 3 хүүхэдтэй авгаатай юм л та. Гү хийтгэдэггүй. Авгаа бүр байхгүй. Би чи одоо 2 баялтай нэг охинтой хүн. Тэр хүүхдүүдэд л их санах юм даа. Тэгээд юм уу бистэг шуугаал гэх юм уу. Архи уучгаар унтаад өгч нөө өөр юм байна. Архийг ингээд хэлээ болиё гэж бодож байсан аа. Байсан. Одоо үлдэд хорооллоо нэг олцтой юм уу? Би ч уулын нийтийн байртал та үлдэд хорооллын үдэ мөн нэг бол нийтийн байранд байд юм уу? Өгөөч мэдэх болсон. Архи ухаа болиё гэхлээр юу саатвал чинь яагаад эргээд уучаад Хүүхдүүд байна. Хүүхдүүтэй санаатах. Оройн унтахаараа хүүхдүүтэй зүүдлээ дилдүүлэхгүй юм. Тэр чигээр ууж байгаа л өхөн. Одоо өөрөө байхгүй. Ямар юм бэ? Тэр чигээр ууж байгаа л өхөн. Ажлынхаа мөнгийг хаанаас олдог вэ юм да? Яаж Энийг л олж шүү дээ. Шилсаа хийгээл олж. Хүн хаа өдөрөө 2-3 мянга төгрөг олж шүү дээ. Илүү олохгүй шүү дээ. Мянган архилав. ямар архи вэ? Спец гэх юм уу? Тэрийг л авсан. Архийг бол болохтэй. Архи хэрэггүй. Одоо ингээд би чинь 23 жил болчихлоо. Одоо ингээд хамаг би үз. Ээлэг хотоод өөр уушм гэдэг. За, ирчүүтэй архийг наас баг амьдралаа бодож яваараа.